Булангаа аймгийн Уян сумын нутагт орших Хүүсийн 8 нуур Монгол орны үзэсгэлэнт газрын нэг. Улаанбаатар хотоос 670 км зайтай орших энэ газарт ирэхийн тулд Уян сумын төвөөс баруун хойш гарч Галтуулын чулуун дундуур сүлжээж 15 км яваад өндөр уулын хөр чулуун дундуур гаргасан Бартата замаар Шуранг гол дагаж өссөөр Ширээтийн даваан дээр гарлаа. Үүгээр жижиг тэрэг явах аргагүй боловч жолооч нар машинаа эвдэн барин явсаар даваан дээр яаж игээд гардгийм байна. Энэ даваанаас Ширээт нуурын эрэг хүртэлх 5 км орчим газар хамгийн хэцүү. Уруудаад нуурын эрэгт очих боловч баргийн машин эргээд гарч ирж чадахгүй. Даваа руу маш алгуур өгсөн замтай. Үүгээр машинууд өксөж явсаар давааны оройгоос 300 м орчим зайд очоод цааш явж чадахгүй болж байлаа. Хүчин хөрөхгүй зогссон, унтарсан, эвдэрсэн машинуудыг чирэн даваан дээр гаргаж өгдөг Land Cruiser 80 маркийн машинтай хүмүүс энд байдгийн байна. Биднийг очиход ийм машинтай 2-3 хүн машинуудыг чирч байв. Наадмаар энд олон хүн ирсний улмаас буцах гэсэн олон машины давааны бэлдуун тэсэгт бөөгнөрч түгжрэл үүсгэжээ. Уян сумын цагдаа давааны орой дээр байгаль хамгаалагч бэлд зогсон хоорондоо станцаар харилцсан жолооч нарыг ээлжлэн явуулж байв. Жижиг тэрэгтэй аялагчид даваан дээр машинаа орхиод хэрэгцээ зүйлсээ үүрэн явган алхаж байна. Энд ирэх 2 зам бий. Нэг нь зүүн өмнөөсөө буюу Уян сумаас, нөгөө нь баруун хой талаасаа буюу Батүлзий сумаас ирэх гэсэн 2 замтай. Уянгаас бол машины замтай. Батүлзийгээс бөөргийн хүндийг өгсөн Бодонгийн хөтлийг давсан морин жимтэй. Уянгаас ирэх замыг 2018 онд нутгийн иргэд өөрсдөө засаж машин явахаар болгожээ. Үүнээс өмнө бол машинаар ирэх тухай саналтгүй байсан гин. Энд Ширээт, Хүйс, Халиут, Бугут, Шанаа, Хаяа, Дөрөө, Баян гих 8 нуур бий. Бүгд цэнгэг устай. Галтуул дэлбэрэхэд үүссэн нуур. Халиут, Бугут, Хүйс нуур хоорондоо горхиор холбогддог. Нуурууд хоорондоо 500 м-ээс 3 км зайтай, Хүйс нуур дундаа жижигхэн аралтай. Эдгээр нуур хоорондоо газар доор усны судлаар холбогджээ. Нуурын дулмаа гэж алдаршсан дулмаа доктор 1977-оос 1978 онд байгаль нураас омуул цагаан зарам загас авчран Ширээт нууранд үржүүлсэн билээ. Тэр загаснууд нь Халиут нууранд орчихсон байж, ингээд Ширээт Халиут нуур хоорондоо хоолоогоор холбогдсныг мэдсэн байна. Энэ хавь ерөнхийдөө цэвдэгтэй. Дэлхийн дулаар л Монгол оронд хамгийн эрчимтэй нөлөөлж байгааг цагуурчид тогтоогоод байгаа. Үүний тодхон баримт нь Ширээт нуур. Энэ нуурын усны 10% нь ширгсэн байна. Анх Баян нуурыг 8 нууранд оруулдаггүй байж, гэвч Шанаг нуур ширгсэн тул оронд нь Баян нуурыг оруулан 8 болгожээ. Одоо гантаа жил Ширээт мухар Хүүс нуураас бусад нь бас ус нь багсаж бараг ширэгдэг болжээ. Хангаан нурууны уулсын дунд далайн төвшнөөс дээш 2800-аас 3170 м өндөр төрөгдсөн Шуранг, Хятруун, Битүү, Зис улаан, Цэгэний хуниас ив зэрэг уулсын дунд эдгээр нуур оршдог. Тиймээс энд өндөр уулын ургамал ургана. Хойд талаараа Галтуулын чулуутаа нүцгэн улсаар хүрээлэгджээ. Дөрөвдөгч галбын үед Баян хан уул дэлбэрч халуун хайлмал бодсон царцаад цагаан газар голын урсгалыг хаахад эдгээр нуур бий болжээ. Нуурыг бүтэн тойрч үзвэл урт жалгын тогоо, довын тогоо, ар битүүтийн тогоо, ногоон нуурын тогоо зэрэг сүнсэн галтуул бий. Эдгээр 8 нуур бүхэлдээ орхины хөндийн байгалийн зохицуулбарт газрын нэг хэсэг болдог. 1995 онд улсын их хурл энэ хавийн 11.5 мянган га газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авчээ. Энд мороор ирээд заваар орхон гол дагуу аялах боломжтой. Нуурын ойр хавьд айл байхгүй. Хамгийн ойрын айл 20 км зайтай. Тэндээс малчид морьдоо авчран хүмүүст морь унуулдаг. Мороор 8 нуурыг бүгдийг нь үзвэл 20 мянган төгрөг. Жуулчны ганцхан бааз байдаг ч урьдчилан захиалга өгөхгүй бол 7 дугаар сард гэр олдохгүй. Нуурын баруун эрэг битүү модтой ууланд булсан тул хоноглох аргагүй. Зүүн эрэг дагуу том том хадан дэвсгэртэй учир майхан барих газар хомс.